Эдийн засгийн амралт нүүрсэн энэ жилийн цагаан сар иргэдийн халаас улсын төсөвтэйг ижил хомигдсон таналттай болох шинж ажиглагдаж байгаа. Гэвч жилдээ ганц тохиох хөтгөс буурлуудад хүндэтгэл үзүүлэхийн баярын бэлтгэлийг Монголын ард түмэн хин хөнгүү чадах ятгаараа базааж байна. Баярын уур амьсгал хэдийнэ ороод эхэлсэн энэ хугацаанд саршин дагсан бизнес үуч цэцэглэж эхэлсэн. Тухайлбал завчлаагүй иргэдийн ажлыг хөнгөвчлөх ураатай бууз чимхэх ууз чанах галт тогооны маструуд ажилдаа оржээ. Сар шинийн баяраар хэрэглэх ширээний гол хоол хүнс болох ууцыг чанарын өндөр түвшин чанаж бууз оншиг амт чанартай хийж гэсэн зарлалууд цахим ертөнцөөр нэг хөглөрч байна. Одоогоор зах зээлийн дундаж үн ууз өвчүү чанахад 30-аас 40 орчим мянгаар хүнлэгдэж байгаа. Харин бууз чимхэж худалдаалахад 1 кг 5-аас 8,000 төгрөгтөд тэнцэж байна. Мөн бууз хийхээр өөрөөсөө махгуурлаа бэлтгэж өгсөн тохиолдолд бууз чимхэх ажлын хөлсийг харилцан тохиролцсон. Гадууруугаа ханшин нэг буузны ажлын хөлсийг 80 төгрөг байгаа гэж тайлбарлаж байна. Зарын дагуу ирж байна. Бууз хийж зарж байгаа юм болов уу? Зинээ зарж байна. Килограмм ямар үнэтэй юм бол? Гараар цомгийн сарнистэй 7500 гараар татсан хоньны махтай. Хоньны махтай. Амтгийн захиалахаар өөрөө хийж байна. Хүрээ зүгнөө одоо яг хотод хүргээд явж байгаа. Яг цомгийн сарнистэй байгаа даа. Тэрний зүгээр гэртээ хийдэг. Өөрснөө яг автаар нэг ганц хоёр үлээр наваад амтж идэх захиал болно. Өөртөө махгуурлаа өгч болох юм уу? Тийм бол боломж байхгүй. Манайх нөгөө хүүхдэд цаанчтай хүүхдэд байхгүй. Хүүхдэд гэртээ харангаар яг бууз хийж зарж байгаа. За. Бууз захиалга өөрт тгийг нь хийгээд. Энэ бууз хийж зарж байгаа юм болов уу? Тийм. Килограмын 5,500 төгрөг гэж байна. Явуултал гэрийн бууз гэсэн үг. Нэгдүгээр хэлсгөө зүгээр ган хоньны мах сумнаар амтсан. Ан гараараа татсан. Тийм. 17 тийш хөрөлтэй гэж ирдэг. 5,500 дээр нь савлаад утсан байхгүй юу? Хүн гэрээр ирсэн. Ер нь гадуур нэг шиг бууз 80 төгрөгөөр чимхтэй юм байсан. Би отгийг зүгээр шууд өөр гэртээ хийсэн байхгүй юу? Актрын гурлаад буурчихсан тийм бууз. Чи энэ ууц өвчүү жанж байгаа юм болов уу? Жанж байгаа. Манайх цайна газар. За. Тэгээд жигэндээ уур том жижигээс шалтгаалаад 30-40 мянга ууц өвчүү ялгаад сууц бол сүүл мөлөө сайхан янзлаад юм. Тэгээд айдрал сайн. Чи энэ ууц өвчүү жанж байгаа юм болов уу? Энжэна. Ууц 35 мянга. За. Өвчүү 45 мянга. Ер нь албан байгууллагатай. Цайны газар. Сар шинийн эрэлт нэмэгдэж хөрөнгө санхүүгийн хувьд нийлүүлэлт багассан энэ жил нэгээ дэмжсэн хамтран ажиллагч хувь аж ахуйн нэгжүүд өөрсдийн хэмжээнд ажлын байрагч бүтээгээд эхэлчихжээ. Зүгээр суухаар өрх гэрийнхээ эдийн засагт төв нэмэр болох гэсэн эзэгтэй нар түлхүү байгаа бололтой. Ямар ч тач захиалагч нарт амт чанар хийц загварыг нь тодорхойлж өгөхөөс гадна хурдан шуурхай үйлчлэгийг амлаж байна. Харин сар шинийн бэлтгэлээ базааж харах амжаагүй яарч байгаа иргэдийн хувьд хаасаагүй байрсан зарлалуудаас гадна зөвшөөрөлтөө ихтгэлтэй үйлчлэгээнүүдийг сонгохыг зөвлөж байна. Учир нь хоол хүнс гэдэг хүний эрүүл мэндтэй шууд холбоотой. Үгүй бол эрүүлэхгүй шаардлага хангаагүй нөхцөл байдалд бэлтгэгдсэн хүнс сар шинийн хөл хөдөлгөөний дунд эрсдэл гаргаж мэдэх юм. За ямар ч тач эдгээр өдрүүдэд сар шин дагсан бизнесүүдийг цэцэглэж байна. Мэдээг амар уйсгалаа.